Үүний компьютер дээр хадус туя. Та бүхэн өмнө сүлжээний маркетингт, network маркетинг бараг 26 зэрэг зарцуулсан Америкт тав удам шооно шагнах хүчсэн олон бүх компанитай ширдэг борлуурач орсон тэж байтугай олон компаниуд удирдах чадахгүй болоог нь хараад би өдөртөө гэж хэлсэн миний эрхэм ивент тест байна. Эчилсэн. Айжумстой. Ингээд олон амжилт гаргасан өдөртөгчтэй хамт өнөө ураа та бүхэнтэйгээ уулзаж байна. Эрхэм Фатих Баярактар миний ивентэд гэгч давтай Мариус. Баяр бүгдтэн арамын төргий Мехметрэ. Маш их баярлалаа. Хичээж зүтвч баярлалаа. За, манай шинэ бизнесийн боломжийн анхны үнэнээ хэлэхэд дистрибьюторын ярилцлага хийж болно. Одоохондоо сургуульд биш. Азмал ихлэх үзүм. Анхны үзэлтэд та бүхнийг тавтаа морин зоо. Намайг анх удаарч байгаа хүмүүс байж магадгүй. Та нарын ихэнх нь таних бах. Гэхдээ өөрийгөө төвчөнд ханиуцуулъя. Фатих Баярактар. Би энэ салбарт 26 нажиж яж. Би олонсын сургуульд 24 удаа дахиад 2 нийт 26 удаа амрагдсан. Хосон газар хүчиж явсан. Дэлхийн өнцөг болон бүрт бизнесээр ихтэрсэн. Америк, Азия, Европ дэлхийн хаасайг ажилласан. Бид нэлээд сонирхолтой сүлжээний маркетингийг харж үзсэн. Тэгэхээр сүлжээний маркетингийн аялаас хэрхэн хэлсэн бэ? Сүлжээний маркетинг гэж юу вэ? Энэ хэрхэн явагдав вэ? Юу хүлээхтэй вэ? Юу хүлээхгүй вэ? Сүлжээний маркетинг хэн зориулсан гэ? Гэрээ идэвхтэй нартуу, бизнесмэнүүд үү, тэтгэвэр авагчдад үү, эсвэл оюутнуудтай. Одоо бид эдгээрийн талаар жаахан ярьчих. Үнэндээ хамгийн чухал зүйл бол хийж буй ажилдаа ухамсартай хандах нь маш чухал. Миний маш их дуртай нэгэн герман зүрх байдаг. Сүүл зэвсэг хүчтэй хүнийг ард хүчээ олдог. Харин хүчтэй зэвсэгч сүүл дорой хүнийг ард хүчээ алддаг. Чухал нь зэвсэг биш, харин тэр зэвсгийг хэн эзэмшиж чухал юм. Тиймээс сүлжээний маркетинг нь үнэхээр нэг дистрибьютор нэг хүний амьдралыг бүрэн 360 градусаар эргүүлж өөрчлөх чадах хүч хаг бөгөөд үр дүнтэй зэвсэг юм. Тэгвэл дистрибьюторын зэвсгээр юу хийдэр бэр? Өөрийгөө буутдаг уу? Эсвэл ан хийдэг уу? Эсвэл хүмүүсийг хамгаалдаг уу? Ингээд таны эзэмшиж буй энэ хүчийг хэрхэн ашиглах мэт чухал юм. Үүнийг зөв төлөвлөж чадвал бүх зүйл таны хүснээр явж ихэх нь. Одоо яриага ажмаар ихлий хэрэг та хүсвэл үндэ сүлжээний маркетинг гэж юу вэ? Юуны төлөө хийдэг, юуны төлөө үүсгэн байх үзэгдсэн, ямар байдлаар ихсэн тазар жаахан яригчээ. Үндэ сүлжээний маркетинг нь анхныг 1949 оны үед Америкт Дон Файлаги үүсгэн байгуулсан систем юм. Гэхдээ энэ системийн сүлжээний маркетингийн төлөө эсвэл бие даасан хүмүүсийн ажиллах зорилгоор байгуулагдсан систем биш юм. Уг нь бол эмийн компани оюун витаминуудыг заруулахын тулд ажилтнуудаа хэрв та нар найз нөхөдтэй эдгээр витаминыг зарж чадвал бид та нарт үүнээс нэмэлт урамшуулаад шинтгэл төлс болно гэж хэлж эхлүүлсэн систем юм. Тэгээд маш хурдан амжилт олоход бусад өрсөлдөгч компаниуд нь үүнийг шүүхэтгч шударга бүс өрсөлдөөн гэж үзсэн байна. Энэхүү шударга бүс өрсөлдөөний асуудлаар шүүх хорил болж ануи холбооны худалдааны комисс болон шүүхүүдэд нэгээс нэг жил хагасын турш үргэлжилсэн шүүх хорлын эцэд энэхүү бизнесийн систем нь маш үндэслэлтэй логиктой бизнес загвар болохыг тогтоож энэ системийг дэмжих хэрэгтэй гэсэн шийдвэр гарсан байна. Ингээд 1951 онуудад ануудад анх эхэлсэн бөгөөд бүр Жорж В. Буш хүртэл Америкийн хамгийн хүнд хямралд орсон үеүүдэд сүлжээний маркетинг, network маркетинг эхэлдэг компаниуд болон удирдагчдад зориулсан видеонд талархал илэрхийлж байсан. Та энэ бичлэгийг YouTube-ээс үзэх боломжтой. Хүч архивуудад эдгээрэмдий. Та YouTube-ээс энэ бичлэгийг үзэх боломжтой. Тэгвэл сүлжээний маркетинг гэж юу хийдэг яадаг юм бэ? Сүлжээний маркетинг хүчлэг систем болон хувьснаар олон компаниуд өөрсдийн чанартай бүтээгдэхүүнээ дэлгүүрүүдэд өндөр татвар, ажилтнуудын өндөр цалин, даатгал, ажлын байрны түрээс сүйтгэл зэрэг зардлаар зарах болонд үүнийг хувь хүмүүсээр дамжуулсан бодлоор хэлбэрт шилжүүлсэн байна. Жишээлбэл Mercedes машин Герман улсад үйлдвэрлэгдэхэд бид тэр машиныг шууд Германаас худалдаж авдаг. Энэ машин яадаг вэ? Германд үйлдвэрлэгдэр. Импортлогч компани үнийг худалдаж авдаг. Худалдаж аваад Турк руу авчирдаг. Турк дахь төлөөлөгч нь үнийг Туркийн ерөнхий дистрибьюторт өгдөг. Туркийн ерөнхий дистрибьютор нь үнийг худалдаж аваад бүсийн дилерүүдтэй түгээдэ бохоод бид очиж бүсийн дилерүүдээс машинуудаа худалдаж авдаг. Тиймээс бидний худалдаж авсан машинаас бидний танихгүй олон сүүчлэх байгууллагад ашиг олж идэг. Харин network marketing нь эдгээр компаниудыг дундаас нь гаргаж эндээс олох бүх ашигийг хувь хүмүүст өөрөөр хэлбэл бидэнд үлдээдэг юм. Логистик китабол network marketing ялгааны ёстой. Тэгэхээр тэдэм төлөх ёстой тэр ашигын хувийг яадаг вэ?
дистрибьюторуудад өгдөг. Тийм учраас network marketing-ийн компаниудад дистрибьюторууд илүү өндөр, илүү бодиттой орлого олдог. Network marketing-ийн энэ утгаараа эхлээд ануу, дараа нь Европ, дараа нь Захуу, тэгээд Ази гэд хурдастай тархсан систем нэг нь хэрэгсэл болсон бөгөөд олон компани өөрийн бүтээгдэхүүнээ энэ системээр дамжуулан борлуулахыг оролдож эхлүүлсэн юм. Гэвч эдгээр компаниуд хэсэг хугацааны дараа борлуулж буй бүтээгдэхүүнээ илүү ихээр хүмүүсэд door to door буюу хаалгаа тогшиж борлуулах арга руу шилжүүлж хүмүүст хэрв та эдгээр бүтээгдэхүүнээр зарвал мөнгө олох болно гэсэн логикийг суулгасан. Гэтэл зарим сүлжээний маркетинг, network маркетинг компаниуд сүлжээний сегменттэй байгаа нь үүнийг ингэж хийхин оронд хүмүүсийн хэрэглэж байгаа сэтгвэх ханамжтай байгаа бүтээгдэхүүнээ аль хэдийн сэтгвэх ханамжтай байсан 3 дахь этгээдэд санаалуулгахад энэхүү явсааны орхийг тухайн хүнд төлөхөөр шийдсэн. Жишээлбэл та нэг бүр зэрний хоолныг заруурлууч бодё. Бүр зэрний хоол итье. Танд маш их таалагдлаа. Тэгээд та Айша Фатма Бухамын наашаар гэж хэлээ. Тэр танд нэг бүр цагны хоолныг зарвак юм. Очоод тэнхийг идээд үчиж хийсэн. Тэр ч бас очоод тэндээс идлээ. Компани таанларыг энд патих Мехмед явуулсан юм уу? Гэж хэлээд бидэнд нэмэлт мөнгө төлдөггүй биз дээ. Сүлжээний маркетинг гэдэг нь та ийм зөвлөмж өгч компаниуд үүний ачаар ашиг олоход танд зөвлөмжийн урамшуул олгодог систем юм. Бид өнөр зохион байгуулалтын оллоо гэж нэрлэдэг. Үүндээ зохион байгуулагчдын орлого өдгөн хууль ёсны зохиогч ярих юм. Өөрөөр хэлбэл Эдисон гэрлийн чийдэн зохион бүтээрэд нас барсанч үйлдвэрлэгдэж буй чийдэн брэс түүний аж зээнэр нь өв залхамжлал хасаар байна. Энэ бол зохиогчийн хин хэрв та сүлжээний маркетингт байгууллага босгож бизнес бүтээвэл тухайн бизнесэд бараа илгэлээс үргэлж ирсээр байх цагт та амьд байхгүй байсан ч энэ мөнгө таны хууль ёсны өв залгамжлагчдад төлөгцсөөр байх юм. Гэтэл төрийн албанд ажилласанч таныг нас барсны дараа наад захын төрөхт бол 18 нас хүрээгүй бага насны хүүхдүүдэд тань энэ тэтгэмж үргэлжлэн олгогддог. Хэрв тэд сүүсцээ хобол 20-22 нас хүртэл жилийн эсвэл гэрэл хийвэл энэ нь бүрүүлсэн зогсдог. Харин сүлжээний маркетингт бол таныг нас барсны дараач энэ нь таны хүүхдүүдэд өв залгамжлал болон үргэлжлэн төлөгддөг. Сүлжээний маркетингийн үүсэл хөгжлийн логик нь ерөөсөө энэ. Өөрөөр хэлбэл сүлжээний маркетингийн компаниуд эсвэл системүүд нь хүмүүст жирийн хүмүүст ер бүсийн орлого, ер бүсийн амьдралыг санал болгодог боломжоо. Тиймээс над шиг өнгөрсөн амьдралаа уучлахыг хүсэж үүний төлөө боломж хайж байсан ч боломж олдоогүй хүмүүс байдаг. Энэ талаар бид бас ярих болно. Жишээ нь юу вэ? Тэгээд л боломж олдвол би бүхнийг хийж чадна гэж хэлдэг. Надад нэг боломж олдвол би ч гэсэн амьдралаа болно, тийшээ явна, үүнийг авна гэж боддогч боломж байдаггүй. Бид цалинтай ажил хийгээд эдгээрт хүрч чадахгүй гэж бодон өөрийн байгаа салбартаа гацсан ямар нэгэн зүйл хайж байгаа хүмүүс яг л сүлжээний маркетингийн системүүдэд өөрийгөө олдог. Учир нь энэ нь таны хичээл зүтгэл, амжилт, өөрийгөө хэрхэн хөгжүүлж байгаа эдгээр бүтээгдэхүүн болон ажихын боломжийн талаар хэр олон хүнд ярьж, хэр олон хүнийг ажилд авснаас хамаардаг. Мэдээж бид эдгээрийг туршлагаараа дамжуулж сурсан. Тэгэхээр 26 жиргэдэг чинь бүх хөлбөтэн анзаар шүү дээ. Тэгэхээр та бүхэнд маш амархан яаж жаргам шиг санагдаж магадгүй. Гэхдээ би сүлжээний маркетинг эхлэхдээ энэ ажлыг хийхгүй байх маш том шалтгаануудтай байсан. Учир нь нэгдүгээрт аав минь багшун байсан. Тэдгүүрт гарахаас нэг сарын өмнө бурхан болсон. Тэд төрийн мөнгөж авч хамжаав. Түүний гуравны нэг нь улсад өссөн. Гуравны ойрон бидэн дэсэ. Тэр нь төрийн албанаас үлдсэн өрөнд явж бид уран дүү амьдрал дээр ханцаараа үлдээж амьдралаа босгох хэрэгтэй болсон. Тэгээд хамгийн сүүлд сүлжээний маркетингээс өмнө хийжээс ажил маань Турксельийн Мармара борсад сүрстанцуудыг суурлуулсан гэсэн. Тэгвэл би байнга л өөрийгөө өөрчлөх, өөрийгөө илүү сайн мэдрэх тийм ажил хайж ирсэн юм. Тэгээд би нэг зүйл бодсоо. Нэг санаа гэж сан. Би тэгээд хэрвээ ой зураг авахулаад энэ ой зургуудаа Герман, Голланд, Францаас ирсэн цагаачтад үзүүлбэл магадгүй хин нэг намайг ямар боловсон ямар царайлаг залуу вэ гэд охинтойгоо суулгах гэвэл гадаад руу явж амьдралаа аварна гэж мөрөөдөж байсан юм. И наргийг орилдож үссэн бүхтэй хүн. Тэгээд энэ ч бас бүтэхгүй болохоор би туаны лото үнсний сухала маажиж хождоо сухала ихээр авдаг болсон. Магадгүй аз минь эндээс ирэх юм болов гэж бодсон юм. Эдгээрдэж ч бас амжилттай боо. Дараа нь магадгүй миний хийж ажил буруу юм болов гэж бодоод шинэ ажил баялаа сольж үзсэн ч юу ч хөвчлөөдөөгүй ойласан. Тэгээд би энд нэг зүйлийг ойлгосон. Хэрв та зөв хүн байсан ч бухуу хазар байгавал энэ нь ямар ч нэмэргүй. За тэгэхээр хэрв та өөрийгөө зөв хүн гэдэгтээ итгэж байгаа бол юм яг алмаз ба дархан хоёрын харилцаатай адиля.
Хэрэг алмат зөв хүний гардуучвал баялаг болно. Харин гудамжаар явж буй жирийн огт хамаагүй хүний гардуучвал зүгэл нэг хогны хэлтэрхий болов. Ойлгомжтой юу? Зүгээр та ичмэ. Яг халбочны алмазын дүүхэнд гардаг шиг тийм болохоор та ямар нэгэн зүйл хайж яач болно, хүлээж яач болно. Гэхдээ хэрэг та зөв компанид зөв хүмүүстэй хамт байгаа бол хүссэн зүйлээ олж авах зөв боломж танд гарч ирнэ. Учир нь сүлжээний маркетинг үнэндээ хүмүүсийн амьдралыг өөрчилдөггүй. Их түүний зөв уйг босож хөсч байл. Сүлжээний маркетинг хязгаарч хүний амьдралыг өөрчилдөггүй. Өөрөөр хэлбэл энэ нь хүний амьдралыг өөрчлөх боломжийг олгоод байна. Хэрв та энэ боломжийг зөв ашиглавал таны амьдрал өөрчлөгдөнө. Тиймээс боломжтой байх гэдэг нь одоо бодод үстэй. Нэг настай MS will work to sort of Халханах нүмнө Ferrari машин байна. Гэтэ тэд унаж чадахгүй. Ferrari-тэй ч гэсэн машин баж чадахгүй юм гэсэн үг. Энэ бол яг өмнөдөл ачин зүйл. Тиймээс та зөвхөн байж болох юм. Зөв компанид, зөв ивент тэтгэгчидтэй хамт байх үед та эрч хүчээ авдаг. Яг тэр үед л хүмүүс тантай нэгдэж эхэлдэг. Мэдээж сүлжээний маркетингт анх орж ирсэн жилүүдэд бид хүмүүст бүтээгдэхүүн хүний талаар удаан хугацаанд маш их ярьсан. Гэвч хүмүүс бидэн нэгдвэх хэсэл. Учир нь би маш залуу байсан. Би хүмүүст бүтээгдэхүүнүүдэд талбайшаа. Хүмүүс бидний амьдралын эрүүл мэндийг өөрчлөх гэж аваа хүүхэд нь чи юм уу? Гэж асууцаасан. Гэр нэмэн сан зарагдаг юм уу? Үгүй. Бид этгэрээс устчихад зүйл ахтаачуут яг дэлгүү зарагч гэх юм. Тэгэхээр чи юу мэддэг? Хадгүй чи биднийг хуурч хавах, хадгүй бид үнэс болоод хохирох байх. Шерапит нь ямар нэг юм тухайд бол бид хингэр өчх вэ гэж асууцлаа. Би танаа зөв хэлж байна. Эхтээ би яаж ч чадахгүй. Одоо та нар ойлгохгүй байж магадгүй. Гэхдээ цаг нь ирэхээр та нар ойлгох болмоо. Үгүй жижиг бүтээгдэхүүнүүдийн хуудагтаж авах миний бүтээгдэхүүнийг авахын хүсэхгүй байна. Би хэрэгтэй бэ толиулгүй буюу хүмүүсийг дистрибьютор болгож нэг зохон байгуулалттай бүлэг үүсгэе. Магадгүй ингэж тэдэнд мөнгө олох боломж олох гэж бодсон. Дараа нь би хүмүүст ажлын боломжийн талаар ярьж ажлын тухай танилцуулсан чинь хүмүүс за сайн байна сайхан байна. Гэхдээ надад эргэн тойрноос энд ажиллаар мөнгө олсон баяжсан нэг хүн яв заадад өгөөч гэж асуусан. Үгүй чи бид хоёр хамтдаа байх болно ширсэн. Тэгээд хүмүүс чамаагч бас хуурцсан юм байна. Одоо чи бидний хөөлж гинөө гэж хайцлахсан. Ажлал хий гэж хэрцгээсэн. Тэгээд би сүлжээний бизнесээ эхлүүлээд 6 сар орчим болсон. 6 сарын турш хинч настаа нэг тахих сайхвал. Бүр гээгүлийн хэмж бүтэд хүний хэрлэхийг хүсээгүй. Өчнөд намайг хүүрдсэн гэж бодсон юм. Одоо ийм нэг зүйл байна. Хэрэг таны амьдралд бүх зүйл дартан сайхан явж байгаа бол та буруу замаар явж байгаа гэсэн үг. Би өгнөг дахин бий. Хэрэг таны амьдралд бүх зүйл дартан сайхан явж байгаа бол та буруу замаар явж байгаа гэсэн үг. Учир нь амжилтад хүрэх замд та асуудагтай тунгарах нүг гарцаагүй. Хэрвээ таны амьдралд хийж ажигтай ямар ч асуудал гарахгүй байвал тэгэж та өөрөө нэг том асуудалтай дүүхэж байна гэсэн үг. Таны амьдрал хэвшмэл байдалд орж мухардалд орсон байна гэсэн үг. Тиймээс хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол амьдралдаа тулгарх асуудлууд гарч ирэхийг өөртөө мэдэж байх явдал юм. Нэг зүйлээ жишгэд өөрийнхөө би хэлэв асуудах даруйж бид яана яах билээ гэж бодож маадгүй. Харин энд таны хүрээлэл орлого, карьер, эсвэл хүссэн зүйлдээ хүрэхэд танд туслах хамгийн том хүчин зүйл бол үнэндээ таны тулгарх тэр асуудлууд юм. Хэрэг та ямар нэгэн зүйл хийж байхдаа асуудалтай тулгарвал тэр асуудлуудаа нэг улам хүчрэх зүйлийн тулд гарч ирдэг. Учир нь хэрэг харанхуй одоо бодод үзтээ. Жемрон хэрэгтэй. Хэрэг та харанхуй замд ой дүндүр явж гэр болох гэж хавал тэр харанхуй замд та бүйдээс ч улах болно гэдэг байсан. Моднууд мөчрөд лүүрийг тань зурж, нүүр тань цус болж, хөл бүдэрж унаад, толгойнууд танд гэмтэж, бүх бие тань шарх сорвёр дүүрч магадгүй. Энд та хоёр төрлийн хандлагатай байж болно. Тэдгэрийн эхмийнхний эсвэл та суугаад үйж, яагаад энэ бүхэн үргэлж над дээр төхиолддог юм дээ гэж хэлээд зурсан газар лууга, гэрлүүгээ явхаа буйч, эрсэн зүг рүүгээ буцаж болно. Хоёр дахь нь бол та нүүр амаа арчиж цэвэрвэн, баруун сүл зөндөж хоёр алхаад өөртөө замууж тэр замаараа үргэлжлүүлэн явна. Тиймээс таныг амжилтад хүргэх хамгийн чухал хүчин зүйл бол таны өмнө тулгарх бэрхшээлүүд юм. Хэрэг хүмүүс танд итгэхгүй байгаа бол би танарт итгэж түүхийг ярьж байгаа учраас шалтгаан бий. Энэ бүхэн минь танд тулгах зүйлс дээр юу хийх ёстойг тань хийж өгч байгаа юм. Намайг өрөвдөөсэй гэсэндээ биш. Учир нь танаас намайг өрөвдөх шаардлага байх бо. Энэ network marketing-ийн ачаар амьдралдаа хүчсэн бүх зүйлдээ хүч чадсан бүхэндээ талахж байна. Тийм учраас надад огт үнцбүү санаа зовоовай. Би өнгөрсөн хэрхэн эхэлж санаа ярьж байна. Эдгээр асуудалтай тулгарахтаа нэгийг ойлгох хэрэгтэй. Бэрхшээл бүр таныг улам хүчрэхэгч илүү дээр газар руу хотлох болно. Хүмүүс бүтээгдэхүүн авахгүй байх, эсвэл авсан бүтээгдэхүүнээ буцааж авах зэрэг асуудал гарч морно гэдгийг санаарай.
Эсвэл би хамгийн сайн найздаа энэ ажлын талаар ярьсан ч тэр маань ажилд орохыг хүссэнгүй гэж бодож магадгүй. Тэгэхээр энэ ажил бүтэхгүй юм даа гэж бодоорой. Хэрэг та асуудалтай тулгарч байгаа бол та зөв замаар явж байна гэсэн үг гэдгийг мэдж аваарай. Та зөвхөн юуныг даван тух арга замыг олох хэрэгтэй. Учир нь хүмүүс таны санал болгож буй бүтээгдэхүүн эсвэл бизнесийн боломжийг аль алинт нь хүгэж хэлдэггүй. Хүмүүс хэн дүгөө гэж хариулдаг вэ? Это 누구 чизлээ. Тэд хой патек, хой гёнэ, хой мишмет, хой сэлма гэж хэлмиг. Миний өгөөсөн хариулт компанид биш, чамд юм. Одоо бүтээгдэхүүнээ танилцуулахдаа үйнэржээ. Яагаад тэр бүтээгдэхүүнийг чамаас худалдаж авах ёстой юм бэ? Тэр би бүтээгдэхүүнүүдийг авахыг хүсэхгүй байна гэж хэлэхдээ өмнөд би чамаас авахыг хүсэхгүй байна гэж хэлж байгаа. Тэгвэл бодоод үзсэн. Яагаад тэр бүтээгдэхүүнийг чамаас авахыг хүсэхгүй байгаа юм бэ? Чи хаана алдаагаад байна? Тэд би энэ ажилд оролцохыг хүсэхгүй энэ чих хэндвэл бодоод үз. Яагаад чамд биш? Компанид биш, яагаад чамд биш? Учир нь тамд үгүй л хэлсэн хүмүүс 3-5 сарын дараа эсвэл 6 сар 1 жилийн дараа өөр хүмүүсийн багт ажилд орж ажил илрүүлж байгааг та хардаг. Тэгээд та хамгийн сайн найздаа би чамд хэлсэн шүү. Яагаад надад хамт эхлэхгүй юм бэ гэж хэлдэг. Учир нь тань тийм хариулт өгдөг. Учир нь чи надад үнийг ингэж тайлбарлаагүй шүү гэж хэлдэг. Тиймээс таны авч буй тийм эсвэл үгүй гэсэн хариултыг нь компанид биш, бүтээгдэхүүнд биш, харин танд ууж жоог мэдэх хэрэгтэй. Хэрв та үгүй гэсэн хариулт авч байгаа бол тэгвэл та үнийг буудах хэрэгтэй. Хүмүүс яагаад данд өрөө гэж хэлээд хэлээ. Та юу өөрчлөх хэрэгтэй юм уу? Магадгүй та бүтээгдэхүүн дээр дистрибьюторын халаасандах мөнгөнөөс илүүтэйгээр түүний эрүүл мэндэд анхаарал хандуулахгүй байна уу? Та үнийг мэдрүүлж чадахгүй байна уу? Таны зорилго бүтээгдэхүүнээр дамжуулж тэгэн туслах уу? Эсвэл бүтээгдэхүүнээ өгч тэгнэр халаасандах мөнгөний авах уу? Та энэ ажил энэ бүтээгдэхүүний талаар тэгэнд ярихад хүмүүс юу мэдэрч байна вэ? Нааш иргэх юм уу эсвэл хэн нэгэнд энэ ажилд мэдээж хамгийн сайн нь 100 оноогоор эхэлж овно гэж хэлж овно. Гэхдээ би сүлжээний маркетингээ 26 жилийн туршлагатай 100 оноогоор эхэлсэн хэн нэгэн ерөнхийлөгчийн багийн гишүүн болсныг хизээж харж байгаагүй. Тэдний хэнэж томхон компани эзэн эсвэл том багийн удирдагч болсныг би хизээж хараагүй. Яагаад гэж вэ? Учир нь хэрэг дистрибьютор нэг 100 оноогоор эхэлж байгаа бол өмнөдөө тэрийг ийм зүйл бодож ийм зүйл хийж яасан хэрэг. Тэрээр би нэг эхлээд үзье, бүтээгдэхүүнүүдний хэрэг, нэг хэрэглээд үзье, хэдэн хүнд яриад үзье гэж хэлж байсан хэрэг. Хэрэг хүмүүс тийм байна гэвэл тэр үед л би том багцаар эхлэе гэж боддог. Өөрөөр хэлбэл энэ юу гэсэн вэ гэхээр үүнийг Монголоор уусчлал би өндө бүтээгдэхүүн болон компанид итгэхгүй байх гэсэн үг. Нэг төршөд үзье, бол небис болох увэлт явах гэсэн бодол. Яг түс сэтгэл зүй тэр ухамсаралтай нэгд оошин батдаг юм. Би анх 2000 онд сүлжээний маркетингт ороход авсан дистрибьюторын багцын тухайн үеийн мөнгөөр 4500 лира байсан. Тухайн үеийн мөнгөөр одоогийн 405 сая тэнцвэрсэн мөнгө байсан юм. Энэ юу гэсэн үг болохыг та мэдгүй. Одоогийнхоор 210 лира. Тэгээд надад ийм ажил эхлүүлэх мөнгө огт байгаагүй. Тийм бохоор мөнгө зээлэхэр хэнд тэндгүй гүйж хайж байж лувсан доо. Хүмүүс надад үгүй гэж хэлж байсан. Тэд надад чи энэ бүтээг төрүүдид авна тэгээд компани дөгнө гэж хэлсэн. Магадгүй компани чамайг залж хурайх, магадгүй чи бүтээгдэхүүнээ дааж чадахгүй бидний мөнгийг буцааж өгөхгүй байх гэж. Хүмүүсийн хариулт хүмүүс надад үгүй гэж хэлж байгаа шахтагам нь компани биш харин би өөрөө гэж ойлгосон. Тэгэхээр хүмүүс надад өрхөө гэж хэлж байгаа юм байна. Хүмүүс надад итгэхгүй байгаа юм байна. Яг энэ дибэний төжиг ойлгосон. Тэгвэл би үүнийг яаж өөрчлөх вэ? Хэрвээ ямар зүйл бодохгүй байвал би үүнийг яаж сайжруулах вэ? Энэ миний хувьд маш чухал. Тийм учраас та бүхэн сүлжээний бизнесээ эхлүүлэхдээ энэ бүхнийг туршлага болон хуримтлуулах болон би дүнгэж ажиллая хийх. Хэлсэнчлэн энэ бол дүнгэж авахны үр зөвт юм. Жинхэнэ сургалтууд маань ирээдүйд болох том зүүн мөвцөгтүүд, дистрибьюторын сургуулиуд, карьерийн сургуулиуд мөн 9 дугаар сард Анталиад зохион байгуулах бидний хайхалтай кемп болох сон. Тэр хайхалтай кемп маань Дэн Тайзен дээр сонсох лидерүүд. Болгар, Нидерланд, Бельги, Турк, Монгол, Казахстан. Олон газараас ирсэн өөрөөр соёлтой хүмүүс яагаад энэ ажилд хамтдаа байгааг харах үедээ та өөрийгөө илүү сайн мэдэрч би ганцаараа биш юм байна гэж хэлэх болов. Тэгэхээр дэлхий дээр миний хүсэж байгаа хүсдэг надаас өөр хүмүүс ч бас байдаг юм байна. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг надаас өөр хүмүүс ч бас хэрэгэлдэг юм байна. Тэгэхээр энэ ажлыг надаас өөр хийдэг хүмүүс ч бас байдаг юм байна гэж бодож эхлэх болов. Энэ нь таныг өөрийгөө илүү сайн мэдэрч зөв газартаа байгаа гэдэгт итгэх тусална. Сүлжээний маркетинг бол үнэхээр хүчирхэг сургууль бөгөөд энэ сургуульд та бүхэн оюутан юм. Өмнөх менежертэй огт хамаагүй. Хэрэг та энд амжилтад хүрэхийг хүсэж байгааг бол өнгөрсөн сайн эмч, сайн профессор, сайн хөвлөж, сайн гэрийн эзэгтэй, сайн ээж, сайн бизнесмен, сайн автозасварчим, сайн багш болсон тажуулна. Эдгээр нь огт хамаагүй. Учир нь энд та ямар ч статустай байсан бэ? Сүлжээний маркетингт хүн бүр ижил нөхцлөөр эхэлдэг. Өнөөдөр гэрийн эзэгтэй нэр энэ ажлаас сард 1 сая гаруй доллар орлоо ич байгаа юм мэднэ.
Миний хэлсэн чинь би гадаадд хаана зурхан жил болж байна. Сүлжээний маркетингийн ачаар түшхийдэр бидний очиж үзээгүй хазар түн цуухан үлдсэн. Зүгээр л ярих нэг жилиг та маш муу өнгөрөөсөн гэж төсөөлөд үстэй. Маш хэцүү нэг жил та шөнөөдргөө зөвөн үйлсэлт, опсын үйлсэлт, гэрийн үйлсэлтүүдгээд маш шаргуу ажиллаж байна. Ганцхан жил эрдүү нээж жил. Энэ өнгөрсөн хүн чихэн дараа 90 жилээс ихэнх сард 1 сая лира олж байна гэж төсөөлөд үстэй. Одоо та нэг жижиг маш хүн дээр өнгөрөөд бэлэн үү? Гула суултнэ. Хэрвээ энэ жилиг, энэ нэг жилиг маш хүн дээр өнгөрөв, эх жил эхний саруудаас эхлэн сард 1 саяг олж эхлэх босмаа. Учир нь өөрийгөө тариач ингэж бодоод үз. Та ургац хурахаас өмнө үр тарж гэн, үлээ тарж гэн. Таны тарьсан бүх өрөөрөд дутуу. Одоо бодоод үзтээ. Жишээ нь миний ард 2 дагдуу мот байна. Би хоёуланг нэг нь зэрэг ташсан. Би хоёуланг нэг хөрсөн ташсан. Нэг нь намхан үлдээд нөгөө нь илүү хүндэр барсан. Одоо та хараад үзвэл та юу хийхэд зөв хийсэн ч гэсэн заримдаа байгалийн хүл хийж байдаг бөгөөд бүх систем үүний дагуу ажиллаж, үүний дагуу явдаг. Эсвэл тэнгэрийн тогтоосон дэг журам гэж байдаг. Бүх зүйл үүний дагуу ярддаг. Тийм болохоор хэрв та 10 жимсний мод таривал бидгээрээс 6 урлаж үлдсэн дүрм хатаж магадгүй. Тиймээс ажилд авсан хүн бүрийг шууд нисгэгч эсвэл сансрын нисгэгч шиг сансарт ниснэ гэж бүүхлээ. Учир нь та хүмүүсийг ажилд авч зөвхөн тэдгүнд энд байгаа боломжийг харуулахыг л хийчээдэг. Гэхдээ тэдний оронд тэдний амьдралыг өөрчилж чадахгүй. Та тэдэнд амьдралаа өөрчлөх боломжтой нэгэн боломж дээр хамтдаа алхах боломж завшаныг олгож байгаа юм. Гэхдээ та тэдний өмнөөс энэ замыг туулаагүй. Яг л таны ивент гэдэг гэжтэй танд хийсэн шиг таны ивент пэйжид танд ажгийн боломжийг санал болгож бүтээгдэхүүнүүдийг танигдуулдаг. Тэгээд хэлэхдээ хараа хин нэгэн надад юунийг санаас болгосон би ч үүнээс ашиг хүртэж хэрсэн гэдэг. Биднээс өмнө эхэлсэн хүмүүс ч гэсэн энэ төвшин төрсөн байна. Эдгээр хүмүүсийн эрүүл мэнд ч гэсэн сайжирсаар би үүнийг эхлүүлсэн, чиш гэсэн надтай хамт эхлэрэй гэж хэлсэн. Тэгээд чамд итгэж найдаа ажиллаа эхлүүлсэн. Тиймээс ивент тэтгэгчид таныг ажилд авдагч таны өмнөөс мөрөөдөж чадахгүй. Таны мөрөөдлийг биелүүлж чадахгүй. Тэд танд мөрөөдлөө биелүүлэхэд тусалж чадна. Гэхдээ энэ замд таны өмнөөс алхаж чадахгүй. Энэ зам дээр хамгийн түрүүнд та өөрөө алхах хэрэгтэй. Хэрэв та өөрөө алхвал бүх зүйл сайхан болно. Адуу зүүн болж байна. Халуун, хамраас бihэл хоожон зүйлийн талаар яаж жууландаа. Зүгээр имийг зүйлийг бодоод үжээлээ. Хүмүүс амьдралдаа ямар нэгэн зүйлийг өөрчлөхийн тулд боломж хайдаг. Гэхдээ тэр боломж үд хаалгийг тань тогших үед заримдаа соргог байж хаалга нь ягээд тэр боломжийг дотогш оруулах хэрэгтэй болдог. Бэлэн бах хэрэгтэй. Магадгүй энэ ажил таны амьдрал тохиолдох хамгийн сүүлийн боломж юм биш үү? Үүнийг та хэзээ ч мэдэхгүй. Тиймээс таныг энэ ажлыг эхлүүлэхэд эргэн тойрон таны мөрөөдлөөс тань хөндрүүлэхийг хүсэх хүмүүс багч ирэх л болно. Таны ээж, аав, ах дүүс, хамгийн дотны найз, дарах тань. Тэмбистэй хадамж тань. Миний машиг дуртайныг байдаг. Би ургаж хэлдэг. Заримдаа хүмүүс том мөрөглөө жижиг сэтгэлгээтэй хүмүүсийн улмаас алддаг. Тэгм болохоор жижиг сэтгэлгээтэй хүмүүст ингэж хэлээрэй. Хэрвээ энэ ажилд идэхгүй таныг дэмжихгүй байгаа бол тиймээ чи зөв хэллээ гэж хэлээрэй. Чиний хэлсэн бүх зүйлийг би маш их хүндэтгэж байна. Гэтэ итгэхээр чи надад огтонаагүй. Учир нь чи миний нүдээр хараагүй. Учир нь чи миний харж байгааг хараагүй. Учир нь чи миний хүсэж байгааг хүсэхгүй. Би чамайг хүндэтгэж. Гэхдээ би чамд нэг зүйлийг хэлье. Чи надад огт хамаагүй. Учир нь энэ миний амьдрал. Учир нь миний амьдрал юм бүтэхээс их эсвэл бүтэхгүй байх хэсгийг би өөрөө шийдэх ёстой. Тэр чин калтер намайг хүндэх ёстой. Хэрвээ чи энд надтай хамт амьдралаа өөрчлөхийг хүсэж байгаа бол яг удаа надтай хамт үүний төлөө хөдөлж эхлэх боломжтой. Санаж яв. Энэ компанийн анхны дистрибьютор нь би биш чийж байхгүй. Чамтайж бай, надтайж бай компани аль хэдийн оршин тогтноож байгаа бөгөөд цааш оршин тогтнох байна. Хамгийн гол нь энэ ялагчдын клуб дотор би ч гэсэн өөрийн мөрөөдөж буй олон зүйлээ эсвэл зарим нэг зүйлээ өөрчилж чадах болов. Өөрчлөхийн тулд эсвэл би замдаа гарчлаа. Чи надтай хамт үгүй юу? Намайг соних ч сэдв бол ингээд анаар хажууд ишээ гарч болно. Учир нь бидний ажил хэнийг ч ятах ажил биш. Яг ч үсрэг хүмүүстэй замд буулаар. Учир нь та хэн нэгэнд энэ ажлыг эхлүүл гэж хэрэхэд тэр хүн хэн нэгэн энэ ажлаа өрхөө гэж хэрэх юм бол орхичдаг юм. Манай хард ингэсэн бүс нутагт ийм нэг үг байдаг. Хүйдөө хандвч алхам явна. Тийм болохоор таныг энэ ажлыг хийгээд хийдэх хүмүүс өөр хэн нэгэн бол ихэд болждаг юм. Тийм болохоор танд өөрийн гэсэн ухаантай бие даасан хүмүүс хэрэгтэй. Үнэн дээр ихэд докторийн маркетингийн төлөвлөгөө маш энгийн, маш хялбар, маш гайхалтай. Танд ердөө 2 хон хүн хэрэгтэй. Одоо бүхэн харлаа надад хандуужалаа. Нүд чихээ дөрөв бүр хариун зөвхөн ухан сургуу байгаа.
Танд маш энгийн төлөвлөгөө өгч чана. Үүнийг гэрийн тань эмээ хүлдэр хийж чадна. Хэрэг тэр хийж чадаж явал та бүрч ямархаар хийж чадна. За төлөвлөгөө нь юм бэ. Үндэ маш энгийн. Та ямар түвшнээс эхэлсэн бол хүмүүс ивч мөн тэр түвшнээс эхлүүний. Хэрэг та 100 онооны багцаар эхэлсэн бол хүмүүсэд өө 50% хэмдралтай гэж хэлнэ. Өчгөн хогтаны аштан дүрэн бичивэ. Та бараг захтаж харин худалдаж авахтаа лашуу болдог юм. Тийм болохоор 50% хямдрал байхад би яагаад 20-30% хямдралдаа бараа авах ёстой вэ? Тиймээс хэрэг та үнгийн логикийг өөрөө мэдрээгүй, өөрөө ингэж эхлэегүй бол хүмүүст хэлэхдээ эргэлзэх болно. Өчигдөр та тэднийг эхлүүлж чадахгүй. Та хэзээ гэж бодъя. Хүмүүс танаас ийм асуулт асууна. Тэгэд уучлаарай. Чи өөрөө алинаар нь эхэлсэн бэ гэж асууна. Би 100-аар хамгийн дабагцаар эхэлсэн. Гэхдээ чи 1000-аар эхэл. Энэ нь хамгийн ширхэг юм. Би чамд юу гэжтэй гэж хэлнэ. Бойлжууд. Хэрэг тийм сайн бол яагаад өөрөө эхлэв? Тэд намайг тэндээс эхлүүлж байв. Өөрөө итгэх үзүүлэлтэд бүсдээ идгүүлж чадахгүй. Өөрөө хийгээгүй зүйлээ бусдад хийлгэж чадав. Өөрөө мэдрээгүй зүйлээ бусдад мэдрүүлж чадахгүй. Тиймээс хэрэг та энэ ажлыг хийж байгаа мэт дүрэсгэвэл үнийг онцлоорой. Хэрэг та энэ ажлыг хийж байгаа мэт дүрэсгэвэл компанич бас танд мөнгө төлж байгаа мэт дүрэсгэх болно. Тэд мөнгө төлж байгаа мэт дүрэсгэн. Тэгэхээр танд юу хэрэгтэй лээ? Энэ ажлыг өөрийнхөө төлөө зөв бөгөөд таатай цагт хийх хэрэгтэй. Тэгээд энэ ажигтэр за та ингэж хийж магадгүй. Татахгүй. За танд мөнгө байгаа болохоор яриад тань ста. Ату надад 100 онооны мөнгө байхгүй. Юу гэх юм 1000 онооны голд багцын мөнгө надад байхгүй. Цоркот голд багцны хийтэл 32.500 вия. Тэгвэл Европ чид 1150 евро орч. Одоо та батахгүй би үнийг хүндэтгэсэн гэж хэлээ гэж бодъё. Учир нь би мөнгөгүй байх гэдэг нь юу болохыг маш сайн мэднэ. Авахны сүлжээгээ эхлүүлэхийн тулд 2-7 хоногийн турш татаагүй хаалаг гэж үлдээгүй. Би хамгийн сүүлд палхигаа чөвгөөс авч ирсэн юм. Гүйж хүшиж яаж. Тэр үед би өөгийн нуруунд дээр маш их хачаа хөрүүлсэндээ. Хүчээр шахаж асан. Тийм бодхоо би мөнгөгүй байх гэдэг нь юу болохыг маш сайн мэднэ. Мөнгө гэдэг нь юу болохыг маш сайн мэднэ. Гэхдээ би нэг зүйлийг маш сайн мэднэ. Хэрэг би тэр өдөр тэр шийдвэрийг гаргаагүй байсан бол хэрэг би тэр өдөр өөрийнхөө тэр шулуун шудаах тууштай өөртөө идэвхтэй байдлаа харуулаагүй үзүүлээгүй байсан бол тэгээд тэр өдөр эхлүүлээгүй байсан бол өнөөдөр бас энэ завшаанаар ирэхэд би одоо ива итэрэд хэлвэж гэрсэн хүн ойлгомжтой юу. Өнөөдөр энд нэг үйлдвэрийн ахлах мастер хувьяар тэтгэвэртэй гарсан. Сард хөрөн бүчмаган лирийн цагийн авдаг нэгэн байж болох байлаа. Тэгвэл үүнийг надад хээ олгосон дээ. Тэр ойлгосон юм уу? Гэрбэн олос юм лөө. Найз нөхөг мэл олгосон юм уу? Миний багийнхаа олгосон юм. Миний сурсуусур хөл олгосон юм уу? Хин олгосон юм бэ? Би хүссэн учраас лим болсон. Би тэр бүх хүнийг төлсөн учраас лим болсон. Би бүүж өгөөгүй учраас ярьсан. Тиймээс өнөөдрөөс яг одооноос эхлэн таны ирээдүйн амжилттай холбоотой бүх шийдвэр тань ирээдүйд хэн болох, ямар хүн болох, юутай болохтой тань холбоотой юм. Тиймээс үүнийг та өөрөө шийдэх хэрэгтэй. Би нэг зүйлийг хэлдэг. Танд мөнгө байхгүй. Ийм зум овчтой бөгөөд хүндэт гівтэй хамтдаа хэхдээ би өөрөө хотуулчдаас мэдэмжтэй мөнгө байх уу гэдэгт нийтгдэгч мөнгө овч чадах уу гэдэгт хизээж итгэдэг үү. Өнөөдөр уучлаарай хвээлцэл үрч. Гэв таны хартаа утас түрхэд 180,000 лира хартаа рагддаг бол эсвэл өөр хаа нэгтэй. Тэгээд хамгийн бага царын та ажилчид хүртэл ширээн дээр iPhone 17 Pro Max гэж мэт утас барьж байгаа бол би энэ ажилд итгэж байна. Гэхдээ надад 32,500 лира байхгүй гэж хэлэх хүнтэй би ярихгүй яриагаш тасарна. Учир нь тэр хүн надад товломтойхоо хийж байгаа бөгөөд өөрөө өөртөө товломтойхоо хийж нэ бүсүг. Ойлгуулж чадуу. Танаш гэхэд би тэр үйлчлэлээ улаан дээр хартны өөхөө өссөн. Ойлгүй. Ирээд өөр хайг зэйтүү хөрцөө ав. Ирээд хамтдаа энэ өөр хайг бахя. Энд баг хайрдас игавцгаа. Тэгээд чи патихонхөө сайн хүн. Гэхдээ чи мэдэж байна уу? гэж асууж байна. Зэйтүү хүүц хитэн зүйл юм жаа. Тэгээд чи хэдэн дээр хүүзийг толгойн цохоод энэ хорбогоос явуулах хэрэгтэй. Ойлгүй. Иймэрхүү хүмүүс өөрөө хэлбэл та эрдэнэс болох нэг газрыг зааж өгч байна. Тэр стант тэр зэдүү хүч авах мөнгө хэд болохыг сануулах гэж оролдож байна. Тэм бохор би юу гэж хэлсэндэ. Ирээдүйн том мөрөөдөл жижигхэн хүмүүстэй бүү алдаарай. Гуя. Таны цаг хугацаа үнэтэй бөгөөд ирэх юм. Зөв цагт, зөв хүмүүст, зөв их хэмжээгээр нь. Энэ залуу үнэхээр сайн. Энэ эмэгтэйд үнэхээр хэрэгтэй байна. Энэ залууд үнэхээр хэрэгтэй байна гэх мэт. За, би өнд туслая. Гуя энэ ажлыг хийвэж. Гуя хийж байх туу. Андал тарьяач шиг. Хэрв та тариагаа тариж, уусалж, хуучныхоо зэрлэг өвсөв цэвэрлэж, бордууган хийвэр ургацаа хурааж авна. Амьдрал танд тариагүй зүйл өгөхгүй. Тариач шиг. Хинний мөртлөө доороос лир түүж чадахгүй. Ёв тарина түүнийг фора амьдралын систем өөрөө ийм л зарчмаар ашигладаг. Тийм болохоор дахиад хийх
Аяхгүй гэхт нийтгээ. Яхта улдахгүй гэдэгт нь бол хинж комдох хэрэггүй. Биелээ үүнд хуурдахгүй. Тэгээд 26 жилийн турш сая хүн миний нүдэн дээр ирж очлоо. New Mexico-т бичиг мэдэхгүй тосгоноос мод бэртгэж зах дээр зарч хүүхдүүдэд тэжээдэг. Нөхрөө алдсан нэг нэмэгтэй 7 жилийн дотор тосгоноос тосгон руу явахдаа гол дээгүүр гүүр байхгүй үед голын усаар түүчин гарч бараага норгохгүй тулд толгой дээрээ тавьж авч явна. Түүнийгээ зарж бизнес босгосон хүмүүсийн тухай ойлгож байна уу? Эдгээр хүмүүс долоо дасаар дээрээ саядан болсон түүхийг харж хаад надад хүмүүст мөнгө баяхгүй хүмүүс бичиг үздэггүй бич бүү яриарэ. Тэр эмэгтэй тэр үед дистрибьюторын лиценза зурахта одоогийн шиг цахим орчин баяхгүй гарын өсөс зурахыг ч мэддэггүй байсан юм. Хуруугаараа хурмын хийгээд дарж дистрибьюторын лиценза батал ажуулдаг хүн байсан. Эдгээр хүмүүс амжилтад хүрснийг харж хаад хинч надад энэ ажил буйтах хэсэгт алаар юу ч хэлж чадахгүй. Тэ энэ ажил бүтэхгүй байж магадгүй. Гэхдээ энэ нь зөвхөн чамд бүтэхгүй байж магадгүй. Миний хувьд бол үгүй. Учир нь энэ ажил бүтээчээд цааш чи бүтээх болно. Хамгийн гол минь тэгвэл чамд бүтэхлөө үүдийг зөрхүүлж шийдэж чадах. Энэ бол хамгийн чухал нарын зүйл. Тийм ээ бид юу гэж ярьцгаажаа? Миний хувьд надтай хамт ажиллах хүмүүстэй надтай хамт сайтан болох замаар явах хүмүүс тавих миний болтож бол энэ би хэлдэг мэдээж хүмүүсттэй ажиллах албагүй. Учир нь сүлжээний маркетингт танд маш олон хэрэггүй. За би ажиллаа ихлээ. Би бас патих балихта би ажиллаа ихлээ. И юу хийсэн бэ? Би голд багцаар ажиллаа ихсэн. Тэм надад гүнлэлөрийг хариулсан бэ. Хэтэж бумахтара. Эдгээр юм ааштай. Хэрэг та үүнийг хийвэл 2 дахь сар таны орлого гайхшилт өрөөхүйс байх болно. Харда 2 дахь сар хийж байх хэлшээ. 2 дахь сар 2 жилийн дараа биш. Нэрдүгээр дүрм айл бозох богино хугацаанд багцаа голд багц бозгож ахиулаарай. Вик 2 ихний дозоо хоногтой. Яг ихний дозоо хоногтой. Учир нь энд багийн урамшууллыг 7 хоног бүр олгодог гэдгийг та мэдэж байгаа. Ихний 7 хоногтой баруун бозон зүүн талдаа тус бүр нэг нийт 2 хүнийг ажилд оруулах. Энэ нь таны ээж, өвөө, эмээ, нахацэгч, ажлын хамтрагч, цэцэрлэгч, мэдэхгүй махны нэмж, махны худалдаач гээд хинж биж болно. Хаяа тэр хаюуцлал таны 2 хон. Тэгэхээр бид хэрэн настай билээ? 35, 40, 50. Энэ нас хүртлээр амьдралдаа танд итгэх дуурхаяч 2 хүнийг олсон байх хэрэгтэй. Хэрэг олоо бол тэр миний асуудал биш. Танд хамт замд гарах 2 хүн хэрэгтэй. Чи явъя гэх чамд амтдаг голруу мусыг 2 хүн хэрэгтэй. Баруун бозом зүүн талаас 2 хүн ажилд нийтлээ. Эмос миний 2 дахь дүрм 2 хүн. Энэ чамд юу авч ирсэн вэ? Чи 2 дээр нэгийг хожлоо, 2 дээр 2-ыг очлоо. Чи 300 ямрын гурвлын урамшуулал дээр нэмээд 10% таарууд урамшуулал авлаа. Учир нь эх 7 хоногт чамд аль хэдийн чек, тайлан урлаг бийвүүлж эхний алхам хийгдсэн байна. Тэгээд хүмүүс хөөх дөнгөж ихний 7 хоног шүү дээ гэж хэлэх байна. Чи өний хойхон хүнтэй хийлээ. Одоо омогдох бөгөөд хамгийн чухал үүрэг хариуцлал өөрөөр. Бизнестэй оруулсан хүн бүртээ. Тийм ээ. Нөгөө нэг хөр авсан байсан шүү. Тэбэмжгийсэн яг ижил нөхцөлийг төв. Би чамайг ажилд авч байна. Чичгэсэр 2 хүнийг ажилд авах хафмал. Ойлгомжтой юу? Учир нь бид хоёр толт финанс системээр ажилладаг. Харуун гартал болон зүүн гартал. Бидний ердөө 2 хондал би. Би нэг хүнийг авлаа, нөгөө хүнийг эндээс Мехмед киштил авъя. Эндээс жишээ нь Янерийг авлаа гэж бодъё. Ойлгомжтой юу? Би янах юу гэж хэлсэндээ. Мехмед би чамайг ажилдах чад. Миний нэг дүр бонцо бочи гондор эхлэх ёстой. Хоёрдугаарт чи нэг 7 хоногийн доктор 2 хүн олох ёстой. Та дэрч бас мөнгө олоос дэрч бас өөрийнхөө цалингийн чек оруулаасаа гэж би хүсэж байна. Би яг ижил зүйлийг янарч бассан. Тэгээ юу болсон бэ? 2 дахь 7 хоногт миний оноо хэд болсон байлээ? 2000 4000. Тэгээ 2 дахь чек маань ихэлсэн. Тэгээд хуулбарлаг үйл явц хэлж урайлаа. Тэгээд системд орж ирж байгаа хуулбар харда хүмүүс юу гэж бодож байгаа гэхээр сүлжээний маркетингэд их мөнгө олохын тулд маш олон хүн хэрэгтэй гэж боддог. Тийм биш. Харда Туркийн жишээр нь Туркд сүлжээний маркетинг хийдэг сая гаруй хүн бий. Гэхдээ сүлжээний маркетингийг мэддэг хүний доор 5 хүрэхгүй, 5-аас илүүгүй. За арай хэтрүүлээд ирэхэд тэд тал 10 хүн байх. Бусад нь юу хийж яваа вэ? Зөвхөн хүн хайж явцгааж байна. Учир нь сүлжээний маркетинг гэдэг чинь хүн олох ажил биш, хүн болох ажил юм. Эхлээд чи өөрөө хүн бол хэрэгтэй. Тэгвэл хүмүүс чам дээр өөрөө ирж эхэлнэ. Эхлээд чи техник тоодог гэдгээ тэдмэн төлөө энэ сайн үйлсийг хийж байгаа. Энэ бизнесийн боломж, энэ бүтээгдэхүүнийг яг ийм учраас тэдэнд санал болгож байгаа мэтгүүл хэрэгтэй. Энэ бол нэгдүгээр дүрм. Тэгээд та үүнийг хийж эхлэх юм бол 2 дахь сарын таны орлого сард 250 мянга гаруй лира болж үзнэ.
Өөрөөр хэлбэл дунджаар 3,000 евроос дээж гэсэн үг. Тэгээд дөнгөж 2 дахь сар дээр би 2 дахь сарын тухай яач юм. Ердөө 2 хүн. Учир нь хүмүүс миний хэлсэн сэнс сүлжээний бизнесээс их мөнгө олохын тулд олон хүн хэрэгтэй гэж боддог. Өө бүү майтарай. Баянд ястаг армивос олон хүнтэй арми биш харин сайн тоновлогцсон арми юм. Тийм бодохоор бидэнд маш их. Энэ ажил ямар хөө байдлаар ирэх юм лайзууд минь. Энэ ажил яар шатач. За шатар шиг хөргөж зарим хүмүүс танаас төрүүлж ажиглаж яддаг. Үүнд огт санаа зовох хэрэггүй. Шатарт хуу үргэж төрүүлж гардагч эцсийн цагийг ноён тавьдаг. Тийм болохоор моён бол таны стратеги юм. Энд бүү мартаар танд олон хүн хэрэггүй. Танд зөв хоёр хүн хэрэгтэнэ. Хэдэр зөв хоёр хин магадгүй зөв хоёр хүний болох юм тусдаа 10 хүнийг ажиж авах хэрэгтэй болох байх. Магадгүй 10 шин эхнийг нэрийн хүмүүстэй болчихваа. Гэхдээ тэр зөв хоёр хүнийг олчвол амьдралынхаа эцэс хүртэл ингээд алсаас ажиглаж сууж болно. Миний анхны сүлжээний маркетингийн зөвлөх отооч гэсэн сард бол зөөр $450,000 орлого бөгөөд тэр ердөө 2 жил сүлжээний маркетинг хийсэн. 30 орчим жилийн хугацаанд тэрээр сүлжээний маркетингийн ямар ч уулзалт ямар ч ярианд оролцоогүй бүр маркетингийн төлөвлөгөөнд орсон өөрчлөлтүүдийн талаарч мэдээлэлгүй явна. Гэхдээ тэр ажлыг яг 2 зав зүв хийзээ. Ихэнд хэлсэнчлэн хэрв та 1 жил хэцүүхэн байж байгаад ирээчл сайтан болохыг хүсэж авал хамгийн сайн хийх зүйл чинь энэ. Gold багцаар эхлээд хүн бүр баруун талдаа 1, зүүн талдаа 1, нийт 2 gold багц аван мөн авсан хүмүүстэй яг үнийг хийлгэнэ. Хэрв тэд чадахгүй тэдний оронд уулзалтуудыг хийж тэднийг өмнө хийхэд нь хүргэж тэдэнд туслах харам. Учир нь та нар хээндэ. Хавд еврэнд төлөвчтэй шожуулаач. Та хүмүүс самгаар шавч юм. Лидер гэж хэмдэ. Зам заа гэж, зам гаргаж, чиглүүлэгч хүн. Өөрөөр хэлбэл хүмүүст. За хоёр дахь нь юу вэ? Хоёр дахь нь ямар нэгэн зүйлийг хийхин тулд хүмүүст урам зориг өгөх хүн байх ёстой. Хүмүүс зааварч их өгөх хүмүүстэй тийм ч дуртай байдаггүй. Та хүүхдүүдэд хүртэл үнийг ингэж хийх хэрэггүй биш хэлэхэд тэд танд дургуйцдаг. Өө заа гэх мэтэр хангдаг. Таны тодоо яаж ажилладаг юм бэ? То хуучин зүгээр зэвтэй юм. То евро ялах үедээ гэж хэлдэг. Гэж хэвнэ. Тэ чук таныг ураасаа түлхэж яхаштай. Гэхдээ хэрв та тэдэнд урам зариг өгвэй өөрөөр хэлбэл хөршийн хүүхэд түүний хажууд байхад нь та анзааралгүйгээр тэр хүүхэд хэр амжигттай байгаа, төвлөр хөөрөг хэр сайн тоглодог, гадаад хийхний сургалтад хэр сайн явдаг, хэр сайн усан сэлэгч, тамирчин болох тухай ярьж хэлбэл аажмаар түүний 70 ухамсарт энэ чиглэлээр эерэг хандлага үсэж эхнэр. Тийм учраас хүмүүст ямар нэгэн зүйлийг тайлбар асуумын та өөрөө хийж үзүүлэх хэрэгтэй. Учир нь хүмүүс яагаад энэ ажлыг эхлүүлэхдээ гах та мэдэх үү? Харда эдгээр хүмүүс яагаад энэ ажлыг эхлүүлэх гэж байгааг та мэдэх үү? За нэг бол хөнкөвт. Хоёр дахь асуулт. Одоо таны эргэн тойрны хүмүүс тань шиг болохыг хүсэж байна гэж та бодож байна уу? Хэрэг хариулт нь тийм бол та баярлалаа сууд. Хэрэг хариулт нь үгүй бол тэгвэл тэдний болохыг хүсдэг тийм хүн болохын тулд би юу хийх хэрэгтэй вэ? Энэ замд би юу өөрчлөх хэрэгтэй вэ? Нэгдүгээрт та бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нь хэрэглэх ёстой. Уусахны өвтөвтөх. Таны цүнхэнд баянг кофе байх ёстой. Хүмүүстэй уулзахдаа кафенд кофе уух хүсхийн оронд халуун усах ялах хэрэгтэй. Та кофег амсуулах хэрэгтэй. Энэ юу вэ? Чи үний мэдгүй юм уу? Нью-Йоркийн кофег мэдгүй юу? Үнд хүм ороход улаан болон нахом орсон байдаг. Та нар гэртээ дэлгүүрээс аваач удаг штэ. Тэгвэл чи дэлгүүрт мөнгө ойж очсон гэсэн. Дэлгүүрээс авч явах юуранд ав. Бас мөнгөөр. Нэг нь пассажир. Энэ нь танд овцсон боломж. Одоо та хавч явал докторийн хайж тах боломж нь юм. Мэдээж Туркийн ойд удахгүй Европч бас байх байлаа. Нэлгүүд. Икмэргүй. Мехмед бидтэй хамт аялал явж ирсэн. Бид бүх зардлаа Нью-Кубаар дамжуулан баян хийжсэн. 3,000 лирийн хот одоо аваад хийхэд хоп 90 лир буцаад ороод ирнэ. 60 лирийн хот тавуулах гэхэд хоп 50 лир буцаад ороод ирнэ. Эркмэргүй юм. Хэрэглэх тусам ашиг олдог систем. Тэгэхээр докторын компанийн харахад зөвхөн энэгийн алт кофег зогсох бүү үндэ сайн технологиор ч одоо тэргүүлж байна. Энэ тавд маш сайн хүчрэх бүтэцтэй. Доктор X гэж ашигладаг вебсайт аппликейшн байгаа. iPhone-оос аппликейшнийг тань хүн үрдэлцүүлэх. Та үнэ татаж авахад тэрхээ хаач байсан 18 өөр хэл дээр ажлын төлөвлөгөө болон бүтээгдэхүүнүүдийн талаар Азия хортел бүх зүйлийг тайлбарлаж өгдөг. Тийм болохоор би танарт үнийг хэлье. Бидний өмнөх хэмжээний мөнгө болох 2 жил байна. Яагаад 2 жил байгаа юм бэ патих бэ? 2 жилийн дараа юу вэ? Маргааш юу болохыг бахал мэдэх. Гэхдээ 2 жилийн дотор юу болохыг хэрэг бүх зэрэг төлөвлөгөөний дагуу явбал би танад хэлье. Манай багаж ойрч зовол 100 гаруй даймонд гарах юм.
ойрцохор 100 гаруй diamond төрөнгээр хууллаа. Diamond гэдэг нь баруун боосын зүүн талдаа 40 мянган оноо цуглуулсан хүмүүс гэдэг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр Diamond-ийн хамгийн багтааж гэсэн сайжны орлого нь дол хаяач 15 мянган евроос ч юм байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ? Сард 15 мянган еврогоос дээш орлого олох 100-аас илүү хүн байх болно гэсэн үг. Тэгвэл юу болох вэ? Зарим нь дээд тал нь elite карьер дээр, зарим нь royal карьер дээр байх болно. Зарим нэм компаниас лицензтэй хамт машин хөдөлгөж авах болно. Үгүй ээ. Илүү тодорхойлбол машин бэлгэнд авах болно. Машин тэднийх болох хохлаа. За тэгвэл хэдийгээр хүмүүс хэн байх вэ? Фатих ба. Хин вэ? Би олж чадах бозоо. Гэж дотроо ботор. Итгэхээр би үүний хариултыг мэдэх ба. Гэхдээ миний мэдэх нэг зүйл бол бидний хин нэг нь үүнийг хийх болно. Гэхдээ хин гол менежер үүнийг хин шийдэв. Үүнийг бид өөрсдөө шийднэ. Өөрөөр хэлбэл та нар өөрсдөө шийднэ. Бидний хэн болохыг та нар өөрсдөө шийдэх болно. Бүм артарай. Энэ үжид амжилтад хүрэхийн тулд танд юу хэрэгтэй вэ? 2. Танд 2 зөв хүн хэрэгтэй. Тийч бас 2 хүн авах хэрэгтэй. Хэрэв энэ ажлыг эхлүүлсэн бол тухайн 7 ногтой багтаан баруун болон зүүн талдаа 2 хүн сургуулийн найз, ээж, эхнэр нөхөр байх хамаагүй хинч байсан. Заавал 2 хүнийг авах ёстой. Үүнийг нэг систем, нэг тоглоомын хэсэг болдороо. Яг их холбомбонгийн дүрмд 90 минутанд олбон турш бомбыг тал бадар байлгах хэрэгтэй байдаг шиг хэн бомбыг талбай хашгааг нь тэр бомбогоо алдаг. Энэхийн дүрмч бас яг ингэж бодоор. Энэ бас нэг товзомын дүрм лам. Тиймээс хэрв та энэ дүрмийн дагуу хөдөлвөл яг тэр үед бид маш хурдан амжилтад хүрэх боломжтой. За чухал зарчмуудын бас нэг нэм. Жишээ нь Мехмед дараа намайг үргэлжлэхдээ маш сайхан яри өрнүүлсэн баярлалаа. Жинхэнэ амжилт гэдэг чинь улсам мөнгө биш шүү дээ. Жинхэнэ амжилт бол тэр мөнгийг олох явцтай олж авсан хүмүүс болон өөрчлөлтийн амжилтуудтай холбоотой юм. Ийм бол маш чухал зүйл. Магадгүй үүнийг одоо та нарын зарим нь ойлгохгүй байж магадгүй. Би ч анхслужими бизнес network маркетинг руу ороход бусад хүмүүсийн амрыз надад огт хамаагүй байсан. Учир миний амьдрал өршөөрэ түн хэцүү байсан яа. Тийм болохоор би өөрийнхөө амьдралыг засаж залруулаагүй бай бусдын амьдрал надад ямар хамаатай юм бэ? Би сувжийн бизнесийг зөвхөн өөрийнхөө төлөө эвлүүлсэн. Би өөрийнхөө амьдралыг сайжруулж засаж залруулаагүй байж бусад хүмүүсийн амьдрал надад ямар хамаатай юм гэж боддог байлаа. Гэхдээ хэсэг хугацааны дараа та нэг зүйлийг анзаарч эхэлнэ. Таны ачаарын ажил болон бүтээгдэхүүнийг хэрэглэж эхэлсэн хүмүүс амьдралын чанараа өөрчилж, машинаа сольж, баяжунгаа сольж, хүүхдүүдэд хувийн сургуульд явуулж эхлэхэд тэдний нүд яалцахыг харах үед тэднээс авсан залбирал, бидний сайн сайхныг хүссэн юурол, талархал нь үнэхээр таны амьдралд замыг тань нээж, амжилтад хүрэх хүсэл тэмүүлийг тань Улаанбаатараа хүчин зүйл болдог юм. Энэ илүү тод харагдав. Энэ бол бидний хувьд маш чухал зүйл юм. Таны үнэхээр өөрчлөлтөө хүмүүс тэгний амьдрал, мөн тэгний залбирал ярууж авна гэдэгт ирээдүйд таних маш сайн мэдрэмжтэй байхад мөн бурханы хувьд ч сайн хүн байхад тань тусалдаг гэж би боддог. Учир миний өдийг хөтөр бэлгэсэн хүмүүсээс 6 төрх хөлсөд өөрсдийн сүйжний маркетингийн компанид авсан. Тэрэд тэд намайг докторин руу шилжихээс өмнө над руу залгах. Ерөнхийдөө яралтай уулзах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэднээс хойж нийсв. Манай компани чамд юу 80% чинийх байх чи ирээд энэ компани өдөрдас өвлийн дараа хөл гэсэн. Үлдсэн 20 хүн бидэнд байхад хагаалтай. Чи зүгээрээс биднийг өдөрдөөд бидний толгойд авч болооч гэж хэлсэн. Одоо бодоод үзтээ хүн яахад өөр нарийн пүлөө ийм утгагүй зүйл хийх ёстой гэж. Энэ бол тэс өөр мэдрэмж таашаал юм. Үнийг мэдэрч чадах маш чухал. Та үнэхээр олон хүний залбиралт амьдралт нь оршдог бөгөөд сүлжээний маркетингийн ачаар дэлхийн өнцөг улам бүрт таны гэр байдаг. Тэм сайхан нөхөлөштэй болждаг. Одоо бид ихийн хаашаач явсан ажиллаж байсан бүх улс орондоо хаашаач орсон заавал өөрчилж ярих шаардлагагүйгээр хаалгын тогшоод гертун орч чадах, гэртээ үрэгдэх тийм хүмүүс надад бий. Өөрөөр хэлбэл сүлжээний маркетинг нь зөвхөн мөнгө олох, зөвхөн карьер хөөх боломж олгохгүй юм. Үнэн дээр дэлхий том юм шиг санагдагч энэ нь танд дэлхий хэр жижигхэн болохыг харуулдаг. Учир нь та усс товрох тусам дэлхий өөнхөөс жижигхэн болж эхэлдэг. Дэлхийг нүгэндээ томволж бууш. Та усж товрох тусам дэлхий жижигхэн болно. Энэ бол маш чухал хүчтэй зүйл. Тиймээс би шинэ томогт уярсаа. Та бүхэн мэдэж байгаа 23 цаг 69 минутад 7 өнөр дүүсч 7 хоногийн хаалт болдог. Тиймээс энэ хүрээнд ажиллаа шалгуунаа анхаараарай. Хэрэг таны багт зүү бол аль болох буяа шахаж явсан биш шүү. Гэхдээ таны төлөөл хэлж байна. Аль болох богино хугацаанд голд багцаа дуусгаж баруун талдаа нэг, зүүн талдаа нэг нийт 2 хүний бүртгэж дуусгаарай. Ядаж энэ 7 хоногийн ийм байдлаар дуусгахыг хичээгээрэй. Хамгийн багт риск. Хэрэг тэднийх ч бас үнийг хийлгэж чадвал энэ бол үнэхээр итгэмээргүй. Хайхалтай зүйл.
Энэ үнэхээр гайхалтай юу. Энэ зүйл болоосай. Гэхдээ та үнийг хийх үед амжилттай хонх та бүхний төлөөцөх үеж ихнэ. 11-р сард Анталиад болох манай зүслангаш хойш компани маш том арга хэмжээ зохион байгуулах бөгөөд та бүхний олонх нь тэнд тайзан дээр гыж магадгүй 1000 хүний өмнө өөрийн карьер тэмдэглэх карта авах хүснэ. Хүмүүс түүний зургийг камераар авна. Түүхээ бичиж яваад хүмүүст харсан уу? Хардаа тэр үний жишээ чич бас чадмаа гэж хэлэх баг. Магадгүй таны түүх ууц орон дамжин айрх бүлэр хүмүүс нь ватсан дээр тэд зөвлөгөө авахыг хичээх эсвэл эхлэх бах. Үүний тулд амьдрах нэг дүрэн байдаг. Тэр нь юу вэ гэвэл та юунд бэлэн байна? Тэр зүйлч танд бэлэн байдаг. Хэрв та үүнд бэлэн бол таны карьерч танд бэлэн, тэмдэгч танд бэлэн, чекүтч танд бэлэн байна. Энэ бол бүхэлдээ танаас шалтгаалах асуудал юм. Ингээд хэдвээ аажмаар дугны. Мэдээж энэ цагийн эцэс 7-р сард компанийн зүгээс маш онцгой урамшуулал зарласан байсан. Ruby карьерийн хувьд бас Emerald карьерийн хувьд Ruby цогтой хүмүүсийн хувьд энэ нь Европт хүмүүс тамаатай урамшуулал байсан юм. Ruby цогтой хүмүүс төвхөн шөнө 5 өдрийн грек улсад болох гайхалтай амралтад явах ихтэй. Гэхдээ онгоцны тийз ороогүй шүү. Учир нь грек руу хаанаас аль улсаас ирэхийг нь мэдэхгүй байсан болохоор дотоод тээвэр хитийг оруулаагүй юм. 4 шөнө 5 өдрийн байр бүх зүйл багтсан онгоцны тийз ороогүй. Үнхээр гайхалтай амралт. Чарын эцэс хүртэл Ruby карьераа дуусгасан хүмүүс энэ машинги. Миний хэлсэн төлөвлөгөөний хувьд одоо дөнгөж сарын 10 минутад байна. Энэ төлөвлөгөөг хэршүүлмэгц Европт байгаа бүх хүн үүнд автоматар 100% таньсан. Бодорхой дууслаа. Хоёртом Emerald цуснуудад зориулсан урамшуулал. Emerald карьерт гэсэн хүмүүс зориулсан. Үүний тулд шууд ивент төчтөвөө холбогдороо. Надад төлөвлөгөө хааж өгөөч гэж бүгэлээ. Төлөвлөгөө маш хүнд юм. Хоёр хүн. Тэд ч бас хоёр хүн тэгээд л асуудал асуулаа. Та Emerald болох хүрээд өнгөцний тээж багтаад бүх зүйл нь багтсан бидний нэг хар хэмжээ нэг амралт байгаа бөгөөд энэ амраас гүн 7 сарын эцэс хүртэл хүчинтэй. Пас амраас болох бөгөөд доктор Эминий онцгой оролцоотойгоор тэнд өдөр төвчдтэй илүү таатай цагийг өнгөрөөж ярилцаж болох маш гайхалтай хөтөлбөр амралт та бүхний хүлээж авах болно. Мэдээж бас бүхэт амралт баяр. Магадгүй та нарын дундаас хэн нэг нь яг одоо маш уярын хугацаанд хийгийг хүсэж байгаа бах. Бүхэт ямарч бара. Таиланд бүхэт эзний шүн аруулж шимт ирэхэд хэрвээ өмнө нь тийшээ очиж үзээгүй бол амьдах үедээ Таиландд нэг очиж үзээсэй гэж би маш их хүсэж байна. Ботаникус дэлхийн хамгийн шилдэг газруудын нэг юм. Ядмбоя Паттайя дахтер ботаникийн цэцэрлэгийн хүсээрээ тэгээд Диважин гэдэг чинь иймэрхүү газар байх та гэж бодож төсвөлж эхэлнэ. Нүдний хараа хүрэх газар бүр нагуун бай хууламж өнгийн чэцгэр дүүрэн хир бүсгийн там газрууд. Арлин аясаар юу хэм бэ дээ? Далай хасуун арны аясаар би 6-7 удаа очсон. Би маш их таашаад авдаг баштахялын тлах бала. Энд бид 40 мянга гэсэн Diamond карьер гэж ярьдаг. Diamond цолтой бүхэн 9 шөнө 10 өдөр онгоцны тийз араад. Тэгээд one more гэж хэлэхгүй өөрчлөлөө доктор Рим бусад компаниудаас ялгарах том ялгаан юм. Бүх хөтөлбөр, бүх зүйл нь багтсан. Онгоцны тийз багтсан, хоол багтсан, аялал багчаа. Бүгдийг нь багтаасан маш том арга хэмжээ. Компани эзэн болгон бүх өдөртөгчдтэй хамт хийгдэх томоохон зохион байгуулалт. За тэгвэл энэ хоёр хүнийг хэрхэн хурдан ажилд авах вэ? Өмнө арга зам нь маргааш орон 10 цагаар тамзина. Маргааш орон 10 цагт бидний бизнесийн боломжийн уулзалт болох боход энэ уулзалт маргааш орон болно. Хэрэг энэ ажилд сонирхолтой, сониуч, эсвэл ажилуулахыг хүсэж буй хүмүүс байвал маргааш орой Zoom линкийг нь хурдан илгээж тэдний энэ цагт энд байлган танд хангалттай бахуулна. Та хэнийг таны бүгдийг маргааш хараа энэ үзэстэд хамрууллаа. Баш нэг зөвлөө жиж чухал зүйл. Бахор хоёрыг ялгадаг ганцхан зүйл байдаг том хүн бүрийн гэрт ятас нэг юм байдаг нь рарцаагүй. Нэгийг эсвэл хоёрыг уувал официнтай намдаж итгэрнэ. Гэхдээ гутан хайрцгийг уувал та үхэн. Энэ ч гэсэн яг ижидэх. Шефта шинэ хүн бол AI network дөнгөж ирсэн бол эргэн тойрныхоо хүмүүст энэ ажлын талаар хурдан үрдөнтэй бөгөөд урам зоригтой хол ярихыг хүсэж байвал тэдний зүгээр л сонирхолтой татаарай. Тэдэнд бүтээгдэхүүн, борлуулалт, багц, үн, маркетингийн төлөвлөгөөний талаар хэзээч буяар. Тэднийг шууд Zoom-оор сэтгүүлж өсөдөө.
Учир нь хэрэг та тэдний сонирхлыг дарж, хэрэгцээтэйгээс нь эхийг ярьж, тэдний сонирхлыг өөрийнхөө үгээр хангачвал тэд дараагийн алхамыг хийж, дараагийн арга хэмжээ, зүүн уулзалт эсвэл хуралд оролцож ажлыг сонсохыг хүсэхгүй болмоо. Өвтөн эдэнд үстэй самбууд төрфасмаг. Үвчсэн бодлыг хийж юувэ. Би бүтээгдэхүүн зарвал мөнгө шүү. Тэд надад бүтээгдэхүүн зарах үйч. Би ч аваад тэгний хэн нэгэн зарах гэж оролдох юм. Гэхдээ би өмнө хэнт бүтээгдэхүүн зааж үзээгүй. Гэхдээ би яаж маркетинг хийх юм бэ? Тэгэхээр энэ ажил надад тохирохгүй мэн. Юу ч сонсоогүй байж өөрөө дотроо зохиол бичээд бүгдийг дуусгачихна. Учир нь би сүлжээний маркетинг дээр бүтээгдэхүүн зааж баяжсан үнийг одоо болтож хараагүй. Энэ ажил бол бүтээгдэхүүн зарах ажил биш. Эмот зохон ба хөлбөртүүлэх ажил. Тийм бахаар яг энэ төрнийхөө хүмүүс түүнийг хийжлээ. Хэрэг та хүсвэж бүтээгдэхүүнээ зарна. Авсанголт багцсан бүтээгдэхүүнээ өөрөө эхнэр нөхөр, найз нөхөр дээж овоо эмээд өөрэ. Гар хөл өвдөж бай наагаарэ. Арисач гэдэг чинь бидний хэрэглээд хэлжүүл. Кофе гэдэг чинь бидний үүдэгсэл. Тиймээс та нарын явсан 42500-ын багц цааш байж чадаагүй. Харамсаж байна. Панир баяжуулах цорон ганц зүйл маркетингийн төлөвгүй юм. Тийм учраас энэ ажил бол бүтээгдэхүүн борлуулах ажил биш. Хэрэг танд маш их дайлагдаж байгаа зармаар бол зардаа. Би юу ч гэхгүй. Ихтэй би сүлжээний маркетингт хорон зүхраа жихийн туш сая хүнд цагийг өнгөрөөсөн. Би бүтээгдэхүүн зарч саятан болсон хэнийг жодоохол хараагүй. Магадгүй та анхныхан байж болох юмтер тал дээр би юу ч хэлэхгүй. Би түүнийг нь хүнжтэй. Ихтэй энэ ажлын дөрөв бол багияар сонирххийг нь тат тэгээд хүмүүсийн workshop-т дүрх. Ярьдаа энэ. Хэрэг та үүнийг хийж нэг жилийн ийм байдлаар өнгөрөвөл эх жил та саятан болно. Маргааш орой зүүм дээр үрцэцглээ. Хүмүүрийн гэрт ам бүлтэн менчилгээ дэвшүүч хайрлгээ. Бүхний вест бариг амжилт дүүрэн сайхан 7 хоногийн өгтөж маргааш орой зүүм дээр дахин уулзацгаая хичээлье.